Самбайцгаана манайхаа уучлаарай. Би жоохон ханиадтай шүү. Тэгээд би өөрт бичлэг эднэр хийхгүй байгаа. Гэхдээ манай ээж иймэрхүү нэг жимсний ундаа юм ханиадыг яг багсагдаг. Манай ээж ийм авчирсан ийм чин юм уу жимсний жуус ингэсэн байна. Энэ чоны илэг ингэсэн байх. Чоны илэг гэж яг чоны цус яриад байгаа юм юу? Энэ тэгээ яг принтерний нөгөө хор юм уу? Принтерний өнгө шиг харагдаад байна. Яг хар өнгөтэй юм шиг. Гэтэ надад бас энэ хавар нь харуул улаан өнгөтэй хин. Надад амар сонирм мэдрээд байна. Үнэрлээ. Үнэрхгүй байна. Оо. Үнэртчихсэн үнэрхээ. Юуны гэлээ? Жимс ээ нөө. Аха, жимс. Чонтой холбоогүй чоны илэг гэдэг жимс ахгүй юу? Тийм нэртэй жимс инхээр Аха. чоноор хийсэн жимс гэсэн үг. Одоо үхрийнүүд гэхээр бас жимс байдаг штеп. Үхрээнүүдээр хийсэн гэсэн үг юм. Энэ бас витамин, калий, фосфор, төмөр, витамин витамин С, витамин Е. Энэ имээс илүү гоё амтахгүй байвал би үйлнэ. Нэзэ амси. Энэ амар гашуу байвал би устай байлээ шүү. Окей. Энэ зүгээр юм биш дээ. Юм шиг амтагдаад байна. За одоо устай. Хөлөө. Science experiment хийх гэж шүү манайха. Энд амар өөр харж байгаа. Улаан хүнтэйсэн биш. Би тэнгэр гэж утсан ш. Манайхаа энэ цус шиг харагдчихээн ямар сонирм. Нүний цусны өнгөө азтай манайхаа. Эсвэл чоны цусны өнгө юм. Тэр яг гашуун жимс шиг амтдсан байна. Яг эмнээс илүү амархан уугдчихдаг. Яг гэвэл зүгээр л устай холиод уучдаг. Бичлэгээд эхэлсэн. Хай манайхаа өнөөдөр ингээ 3 хоногийн дараа би энэ чоны илэг юм уу жимсний ундаага уугаад дуусгацсан би ингээ шөнөөр ханиалгаж болцсон. Тэгээд би маргааш хичээлдээ цоглог явна. Тэгээд өөр бичлэг дээр уулзцгаая манайхаа. Баяртай манайхаа.